төдөлтэй сумын маань 100 жилийн зориулсан эрдэм шингээний хуралд одоо илтгэл тавих боломж олгосон. За хурлыг зохион байгуулж болох төдөлтэй сумын Улаанбаатар хот дэх нутгийн зөвлөл, за сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, за төдөлтэй сумын засаг даргын хамгаалын газрын нийт хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. За миний итгэлийн сэдв бол энэ түүх археологийн дурсгалуудын сумын нутаг дэвсгэртэй болсон судалгааны үр дүнгийн талаар бол товч танилцуулнаа. За энэ судалгаа гүйцэтгэх болсон одоо үндэслэл шаардлагыг бол одоо товч танилцуулъя. За Завхан аймгийн төдөлтэй сумын нутаг бол Хангаан нурууны за өндөрлөг болгон за их нууруудын хотгорын одоо хотгортой залгаа оршдог учраас за өвөрмөц уул нуруу за гол ус элбэг бай за эртний хүмүүс одоо амьдран ийм таатай нутаг байгаа. За тиймээс одоо нутаг энэ нутагт бол балар хитнээс хүн оршиж байсныг бол бодит гэрж болох за эдөөлийн одоо бие дурсгалууд бол арим ирэхээр бол хадгалагдсан болсон байдаг. За энэ бус нутаг төдийгүй за ер нь нийт Завхан нутгийн хэмжээнд бол одоо Монголын бусад газар явуулж байгаа энэ археолог энэ чиглэлийн судалгаатай харьцуулах юм бол энэ судалгаа дөнгөж эрхлийн байдалтай байгаа гэж бол хэлж болно. За эх орныхоо одоо энэ түүх соёлын дурсгалыг хадгалж хамгаалах үүрэгтэй за орон нутгийн байгууллагууд за мөн одоо энэ чиглэлийн одоо судалгаа шинжилгээ явуулдаг гол одоо төв газрууд хүртэл за газар бүрт байгаа археолог төв археологийн дурсгалуудыг нэр бүрчлэн бүртгэх юм боломж олгоцоо бол байдгүй. За тийм учраас бол одоо бид нэр 2023-24 оноос бол эхэлж бол энэ төдөлтэй сумын 100 жилийн зориулсан энэ нэг ном бүтээл гаргах ийм зорилгын хүрээнд бол энэ бүртгэл судалгааны ажлыг бол эхлүүлсэн байгаа. За тэгээд энэ ажлыг ач холбогдлыг нь бол анханаас нь одоо ойлгож за унаа хөсөг за бензин за санхүүгийн талаас бол тусламж үзүүлсэн төдөлтэй сумын иргэдийн хурлын төлөөлөгчид засаг даргын хамгаалын газар за түүний дотор одоо засаг дарга Саруул Эрдэнэ за 2021-с 24 оны засаг дарга Отгон Баяр ах за мөн соёлын төвийн одоо мэрэгчлэн бидний судалгаанд одоо хэд хэдэн одоо орцож тусдаа үзүүлсэн одоо цэвэрмаа нартаа бол талархж байгаагаа илэрхийлж байна. За тэгээд энэ хүмүүсийн одоо тусалцааг бол энэ судалгааны ажил бол бүтэхгүй байсан гэдэг нь бол тодорхой байсан. За ерөнхийдөө бол одоо манай сумын нутагт энэ археолог буюу эртний судлалын шинжилгээ энэ судалгаа бол маш цөөхөн хийгдсэн. За гарын 5 уранд одоо багтах үз гэж хэлж болно. За анх бол 1960-аад оны дунд үед Монголын нэрт археологч Сэр Одожоо бол энэ цорын голын хүнчлэлийг анхлан үзээд за өөрийнхөө бүтээлд бол хэвлүүлсэн байдаг. За ингээд бол энэ үеэс энэ судалгаа бол ихсэн гэж бол үзэж болно. Эрдэм шингээний зорилгоо үүднээс. За үүний дараа бол 1996 онд Шинжлэх ухааны академийн төвийн хүрээлэнгээс за Завхан аймагт байгаа нийт одоо хүнчлэлүүдийг бүртгэх энэ бүртгэл судалгааны ажлыг бол эрдэмтэн Довдон Баяр багшаар ахлуулсан шинжилгээний анги бол илгээсэн. За энэ бол шинжилгээний анги Завхан аймгийн нутгуудаар судалгаа их явцдаа манай сумаас бол нийт 5 газраас бол энэ хүн чулуу илрүүлж бүртгэсэн байдаг. За их хөндлөн, цоргын гол, талын цохоо, за сумын төв, хунхын адаг гэсэн нийт бол ийм 5 дурсгалыг бүртгэсэн байдаг. За үүний дараа бол 2008 онд Монгол Улсын их сургуулийн багш Идэр хангаа бол судалгаанд явах зам зуур бол их хөндлөн, цоргын гол, за сумын төв гэсэн байгаа энэ хүн чулуудыг үзүүлж бол дахин бол нийтлүүлсэн байдаг. За хожим бол 2015 онд бол Шинжлэх ухааны академийн археологи хүрээлэнгийн одоо судалгааны баг баруун аймагуудаар хүннүүгийн дурсгалуудыг үзэж явах далимдаа бол Баянцхан багийн нутаг Хужиртын голд бол дурсгал үзсний ойлон гэж мэдээлэл тэмдэглэсэн байгаа. За ерөнхийдөө бол хайгуул одоо бүртгэл хандлагын судалгааны товч бол ярихад ийм байгаа. За археологийн яг малтлах судалгаа бол өнгөрсөн жил бол анх удаа хийгдсэн гэж бол хэлж болно. За 2025 онд за учир нь бол энэ төдөлт нөмрөг улаан чиглэлийн автоцом мас бол төдөлтөй арц зүй чиглэл рүү бол засмал зам тавьж байгаа. Энэ засмал замын тараас нь бол төдөлтөй сумын захад орших одоо 5 дурсгал бол өртсөн. Тэгээд энэ соёлын өвийн тухай хуулийн дагуу Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгээс бол хээрийн шинжилгээний анги зохион байгуулж за энэ дурсгалуудыг бол авраа хамгаалах юм судалгаа бол гүйцэтгсэн. За энэ судалгаагаар бол археолог анхны малтлах бол хийгдсэн гэж үзэж байна. За ингээд одоо сая танилцуулсан ерөнхийдөө энэ судалгааны эргэлтэнд орсон замун дүүнчлэн соёлын үеийн
бүртгэл мэдээллийн сан, за мөн түншлэн одоо сумын соёлын бүртгэл дансанд орсон гэдэг ингээд нийтдээ бол нэг 50 орчим дурсгал одоо сумын хэмжээнд бол энэ бүртгэлтэй байгаа. За бид нар энэ тархалтын зургаас бол харж байна. За сумын төвийн за хойд хэсэг тэгээд энэ за сумын төвөөс уршаа энэ хэсгүүд бол хог хоосон. За ингээд нэг 50 дурсгал бол албан ёсоор бол тэмдэглэгдсэн байсан. Бидний бол энэ судалгааны ажлаа эхлүүлэхээс өмнө. За тэгээд энэ одоо тоо бол дурсгалын одоо өчүүхэн хувь гэдэг нь бол тодорхой байна. За тиймээс энэ манай нутгаас бол дурсгал одоо шинээр илрүүлж олох энэ судалгааны ажлыг зохион байгуулах нэлээд үр дүнд хүрэх нь бол тодорхой байсан. За ингээд энэ бүртгэл судалгааны ажлыг бол одоо 24 оноос бол эхлүүлсэн албан ёсоор бол за бид нар бол энэ бүртгэл түүх археологийн дурсгалын бүртгэлийг одоо газар дээр нь бичлэн хайгуу судалгаа хийж бүртгэхээс өмнө бол энэ танал судалгааны ажлыг бол явуулсан байгаа. За ингэхдээ бол одоо орчин үеийн техник технологийн дэвшил ялангуяа газар зүйн мэдээллийн одоо систем сансрын зургаас бол тандах юм судалгааг бол явуулсан. За ингээд бол нийтдээ одоо сумын одоо гууж алганаас өксүүлээд за хүн хүрэх бэрхшээлтэй өндөр уулсын оргилын хүртэл одоо нэг хүрчлэн самж үтсэн гэж бол хэлж болно. За ингээд бол сансрын зургаас археологийн дурсгал байх магадaltaй бол 1000 цэгийг бол хатгсан. Одоо энэ зүүн гар талд харагдж байгаа улаан цэгүүд бол бүгд археологийн дурсгал өртсөн байдлаар бол ингэж тэмдэглэсэн. За тэгээ баруун гар талд байгаа зураг бол сансраас одоо нэг дурсгалууд маань бол илэрч харагдж байгаа байдлыг жишээг бол харуулж байна. За энэ одоо сансраас тандах судалгаа бол давуу болгон сул талтай байсан. За томоохон хэмжээний одоо 10 метрээс дээшээгээ голчтой дурсгалуудыг бол танихад хялбар байсан бол за үүнээс одоо бага дурсгалуудыг бол одоо танихад хүндэртэй. За зарим тохиолдолд огт танигдахгүй байсан нэг юм хүндрэл байгаа. За ингээд бол яг газар дээр нь одоо хайгуу судалгаа явуулж бүртгэх энэ ажил үр дүнтэй болох юм системтэй аргыг боловсруулаад за мөн түншлэн бүс нутгийн хувь төдийгүй за ер нь шинэ дурсгал илрүүлж олох юм боломж болцоог бол бүрдүүлсэн. За ингээд бол бичиж бол газар дээр нь шалгаж үзэх бүртгэх энэ шинжлэх ухааны юуда үндэстэй ихэвчлэн бүрдүүлэх мэдээлэл сан бий болох энэ ажлыг бол 24 оноос бол 100-аас бол 25 оны хооронд бол 200-ны туршид бол хийсэн байгаа. За ингээд газар дээр нь бол одоогийн байдлаар бид нэр бол яг 1000 орчим 1000 гаруй дурсгалыг бол бичлэн яг бүртгэжээд байна. За энд бол бид бүхэн тэр 1000 дурсгалаас төлөөлүүлж зарим дурсгалуудын гэр зургийг бол харуулж байгаа. За Монголын түүхийн онцгойр бол баг одоо бүх үеийн дурсгалууд бол байна. За тухайлх юм бол одоо хөрөл зэвсгийн хөрөл зэвсэг хүннүү тэгээд уйгур Монголын үе за 19-оос 20 дугаар зууны үе хүртэл гэх мэтчдэнгээр за төрөл зүйлийн хувьд бол маш олон төрөл зүйл байгаа. За хүн чулуу одоо хөшөө чулуу, бичээс, хадны зураг, за хот суурин, за сүм хийд, хүн чулуу гэдэг юм уу. Гэх мэтчдэнгээр бол ялгаж ангиж бол судлах хэрэглэхгүй бүрдүүлсэн. Шинжилгээ судалгааны эргэлтэнд орсон болон за улсын соёлын хувийн төвийн бүртгэл мэдээллийн санал байгаа нийлээд нэг 50 орчим цэгэл байгаа. Тэгэхээр энэ зүүн гар талаар гэж байгаа дээдлийн зураг. За тэгээд бид нар бол энэ 24-25 онуудад газар дээр нь болон сансрын зургаас энэ тандан судалсан судалгааны үр дүнд илрүүлж олсон дурсгалуудын нийтийн тархалтын зураг бол одоо энд бол харагдаж байна. За ер нь бол энэ төдтэй сумд байгаа түүх археологийн дурсгалууд Монголын одоо бусад газарт байдаг одоо түүх дурсгалуудтай байршлын хувьд бол ерөнхийдөө адилхан байна. За ихэнхдээ бол гол их томоохон голын хөндөй, за уулсын ингэр бил, хөндөй гэх мэтлэгийн газруудыг бол хамарч бол оршиж байна. За ингээд энд одоо бичлэн үзэж баримжуулсан одоо 1000 дурсгалын одоогор бол 1000 гаруй болчиход байна. Энэ 1000 гаруй дурсгалын за тоон үзүүлэлтээс харах юм бол за хамгийн их дурсгалтай нь одоогор сумын урд хэсэг болох энд бол одоо харагдаж байна. Энэ сумын урд хэсэг болох за Баян цагаан багийн нутаг за хужир тагцгаатад баг энэ 1000 дурсгалын 500 байгаа. За тэгээд
сумын одоо хойд талын бүс нутаг болох Баян айраг, тэгээд Дааган дэл, за Онц, за тэгээд энэ Шивэт, за Бугундлоодын хоолой хэмчил энэ газруудад бол үлдсэн одоо 500 дурсгал, 400-аар бараг 500 дурсгалд бол ингэж бол тархан байрлаж байгаа. За тэгээд энэ тоон үзүүлэлт бол одоо бусад үлдсэн эсүүдийн эрдэмшгийн хэмжээний боловсруулалтыг хийж дуусгахад бол бага зэрэг өөрчлөлт бол орох юм магадaltaй байгаа. Гэхдээ онцгой болоод нэг юу гарахгүй өөрчлөлт болов. За тэгээд бид нар энэ илрүүлж олсон дурсгалуудаар ерөнхийдөө энэ шинээр бүрдсэн дурсгалуудыг за дүүхэн он цаг тэгээд төрөл зүйлийн хувьд бол ялахаас гадна за тухайн одоо бүс нутгууд тэгээд тархалт нягтралыг тодорхойлж за аль хэсэгтээ одоо хэдэн дурсгал хамаарч байгаа гэдэг энэ бүс нутгийн хэмжээнд байгаа энэ тархалтын зургуудыг бол газар зүйн мэдээллийн системийг ашиглаж босруулж бол гаргасан. За тэгээд энд бол одоо 3 жишээ бол харуулж байна. За ойгон нуурын хойд болон энэ урд бие. За тэгээд баруун гар талд байгаа энэ зураг бол сумын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд илэрж олдсон хүн чулуудын тархалтын зураг бол харагдаж байгаа. Сумын хэмжээнд бол нийтдээ 7 хүн чулуу бол одоогоор илэрж болоод байгаа. За судалгааны эргэлт бол 5 байгаа гэдгийг бол түрүүчийн слайдээр бол тодорхой ярьсан. За нийт одоо дурсгалуудын тархацаа бол газар бүрд бол харилцан адилгүй байгаа нь одоо энэ зургаас харж болж байна. За Улаанаарч тэмдэглэсэн бол жишээлх юм бол хэрэгсүүр, хараар тэмдэглэсэн бол хүр зэвсгийн энэ дурсгал хэмжлэгээр. За одоогоос 3-5 мянган жилийн өмнө холбогдох дурсгалууд ихэнхдээ бууж хэрэгсүүр бол байна. Нийт одоо дурсгалын тоо үзүүлэлтийн 80-90% орчим хувийг бол эзэлж байгаа. За ингээд бол одоо газар дээр нэг ингэж биечилж бүрдгсэн энэ хэрийн шинжилгээний одоо үр дүнг боловсруулах төрөл зүйл, он цаг, тэгээд тархалтын нягтршил, рөөгнөрл гэх мэт статистик тоо үзүүлэлтийг гаргахад бол бас нэлээд одоо хугацаа шаардсан ажил гэдэг нь бол тодорхой байгаа. За энд бол бид нэр одоо 500 дурсгалыг одоо хурангуулсан байдлыг график тоон үзүүлэлтийг бол харж байна. За ойгон нуурын одоо хойд болон урд биеэр тасгсан дурсгалуудыг төрөл зүйл, он цагаар ялгсан байдлыг харж байгаа. За эндээс тэр ногооноор одоо жишээлбэл энэ дээдлийн график үзүүлсэн юу бол хөрөл зэвсгийн үеийн Монголын одоо төв археологи үйлчлэг хөрөл зэвсгийн үеийн бошнууд байгаа. За ингээд ер нь нийтдээ бол юуны нийт эзлэх хувь нь бол бараг 80 орчим хувийг нь бол гэж хэлж байгаа энэ үзүүлэлтээс харж болж байна. За бидний одоо шинээр хэлрүүлж үрсэн энэ 1000 гаруй дурсгалын дотроос за ер нь дийлэг хонох нь бол судалгааны эргэлтэнд ороогүй бараг одоо ер нь 100% ороогүй гэж хэлж болно. За тэгээд энэ дурсгалуудын дотроос за бүс нутгийн хэмжээнд бол одоо чухал тооцогдох за мөн дүүншлэн Монгол нутгаас урд өмнө илэрж олдож байгаагүй шин төрлийн дурсгал хүртэл илэрж олдсыг бол цохож хэлэх хэрэгтэй байх. За би бол энд одоо жишээ болгоод 3 дурсгалыг товчхон танилцуулъя гэж үзсэн. Энэ жишээ оруулсан. За эхний одоо бидний энэ харж байгаа дурсгал бол Баянцхан багийн нутаг, за Хужиртын голын хойд ирэг дээр за уулын ингэрт оршиж байгаа нэг юм өрөм цэгтийн дурсгал байна. Агаараас дээрээс авсан. За энэ дурсгал нь бол одоо гадаад бүдэж байгаа байгуулалтанд бол маш онцлог. За энэ шороо чулуугаар хийсэн юм овгор юм чулуун дараас үндсэн төв байгууламжтай. За энэ байгууламжаас ингээд баруун хошин бол олон игнүүс юм зээл чулуу гэж бид нар хэлдэг юм хөшөө чулуу гэдэг босгосон байна. За энэ бол өрмөц юм геометри төрсийг бол үүсгэж байна. Бидний одоо сайн мэддэг хойд зүгт заагч одоо тэмдэг юм шиг ингэж харагдаж байгаа. За энэ дурсгал байна. Тийм. За тэгээд үндсэн гол байгууламжууд нь гадна талаараа юм усан бороо цасны усаас хамгаалсан юм шуудуутай байгаа. Тэгээд нийт одоо энэ дурсгалын зөвхөн энэ хөшөө чулуу нь бол нийт урт нь нэг талын эзлэх урт нь бол 80 м байна. Үндсэн байгууламж нь бол 10 м дээр орчим болчтой. За энэ бол одоо Монгол нутгаас анх удаа илэрч байгаа нэг ийм өөр ус дурсгал байгаа. За бид нар бол одоогоор хөрөл зэвсгийн үеийн буюу одоогоос 3-5 мянган жилийн өмнө холбогдох одоо улш магадгүй одоо язгууртны буйш байх магадaltaй гэж таамаглаж байгаа. За дараагийн дурсгал бол одоо бид нар хот суурны ор үлдэгдлийг бол 2 газраас бол илрүүлж олсон. За энд харагдаж байгаа бол ойгон нуурын урд бие, за цохийн голын урд ирэг дээр оршдог. За нутгийнхан бол одоо дөрвжин бөөр гэж хэлдэг дурсгал байна.
За шаврыг бол шавар хэлсийг бол дэлдэж хийсэн. Тэгшинцэх зохион байгуулалтаа за 60 ярцхан 60 м хэмжээтэй эртний нэг юм хэрмийн ор үлдэгдэл байна. За энэ бол үндсэн одоо бүтэц зохион байгуулалт дараа бол эртний одоо Монголын түүхийн өөр улсын үед бол холбогдох бүрэн боломжтой. За 1300 гаруй жилийн өмнөх холбогдох бололтой гэж бол үзэж байгаа. За магадгүй энэ бол одоо язгууртны орд өргөө байх боломжтой. Энэ бүс нутаг ер нь өмнөд Сибирь, Монголын нэг төв хэсгээс бол эвэр хөөжил төстэй дурсгалууд бол хэд бүртгэгдсэн. За дараагийн нэг дурсгал бол энэ ойгон багийн нутаг, за 60 голын хойд ирэг дээр одоо түрүүний ярьдаг нөгөө тариа усжуулах яг энэ тариа талбай яг дээдлэл голын ирэг дээр өсөж байгаа. Нэг юм онцлог суурин газрын үлдэгдэл байна. За энэ бол энэ тэгшинцэгт 180 ярцхан 230 м орчмын хэмжээтэй тойрог хүрээсэн юм бас юм усан татал шуудуутай. За энэ тэгшинцэгт байгууламжийн дотор бол барилга байгууламжийн үлдэгдэл бас ор үлдэгдэл мэдэгдэж байна. За тэгээд энэ бол магадгүй одоо 18 дугаар зууны үеийн цэргийн суурин байхад магадaltaй байна. Тухайн үеийн одоо түүх сурвалжууд бол ойгонд одоо цэрэг суулгаваа гэсэн ийм богинохон хэд хэдэн мэдээ бол гардаг. Тэгэхээр яг тэр түүхэн сурвалжид гарч байгаа мэдээ вариантыг одоо археолог түүхийн энэ баримтаар тодруулж байгаагаараа ач холбогдолтой. За ингээд бүс нутгийн хэмжээнд бол энэ ийм онцлог сонин ач холбогдолтой өрөөс дурсгалууд бол олдсон бол бахархууштай байна. За ингээд товтомж дүгнэлтэндээ оръё. За урд өмнө одоо археологийн судалгаа харьцангуй бага хийгдсэн. За манай улсын баруун бүсд орших Завхан аймгийн Төдөлтөө сумын урт наривчлсан одоо бүртгэл судалгааны ажлыг системтэй үүсгэсний үр дүнд бид нэр 1000 гаруй дурсгалыг шинээр илрүүлж орсон. За эртний одоо энэ түүх нутгийг шинжлэх ухааны үүднээс одоо гүнзгийрүүлэн судлах. За Монгол орны маань түүх соёлыг одоо баяжуулах ач холбогдолтой ийм ариун баялаг хэрэглэмтэй болсон гэж үзэж байна. За мөн энэ бүртгэл судалгааны үр дүн ингээд дараагийн шатны ажлууд одоо үндсэндээ дуусаж за сумын 100 жилийн зориулсан Төдөлтөө сумын нутагт энэ археологийн дурсгал гэдэг нэртэй нэг бяцхан одоо бүтээл одоо удахгүй бэлэн болно их. За тиймээс одоо энэ бүтээлийг хэвлэн гаргаж за 100 олонд одоо энэ толиулах нь бол чухал байна. Тэгэхээр хэрхээ бол одоо нутгийн эрдэмтэн мэргэд за сумын засагааны төлөөлөгч за ойг тэмдэглэн өнгөрүүлэх одоо комиссийн эрхэм төлөөлөгчтэй одоо мэрэгэн оюун мэднэ бизээ гэж одоо найдаж байна. За ингээд анхаарал тавьсанд бол баярлалаа. Батбаяны ихтгэл сайхан хэлээ. Батбаяа 2 хөндлөнгийн завсарных олон дөрвөлжин болшоод штэ. Тэр сая дурдсан юм тийм ээ. Тэр их хөндлөн бүрдсэн тийм яг их хөндлөн дээр зөвхөн их хөндлөн гэхэд бол бараг 100 гаруй дурсгал байна. Тийм. Пүн жолооны эдийн ардачин одоо баг хөндлөг аасан дээр арч. Өөрийн одоо улаан шалуугаар хийсэн дөрвөлжин болшноо гэдэг штэ. Тийм. Яг одоо хүрэн зэвсгийн үеийн одоо 3-аас 4,000 жилийн өмнөх холбогдох тийм 100 гаруй дурсгал маш одоо бага талбайд бол материал байж байгаа. Тэгэхээр босролтыг би одоо хийгээ явж байгаа. За энэ тархлын зураг дээр бол зөвхөн одоо сумын хойд болон за урд хэсгийн баян цагаан ойгон багийн нутгуудыг бол босролтыг хийж байгаа. Одоо үлдсэн хугацаанд бол одоо аргаланд тэгээ нөгөө үлдсэн өөр нэг баг байгаа шүү дээ. Шар нуруу тий аргалан шар нурууны ингээ босролт бол удахгүй дууснаа. Тэгэхээр бол энэ бидний 1000 дурсгал за дор хаяж бол 1500 болох нь бол магттай байгаа. За баярлалаа.